За өглөөний мэндэ. Ачаа өгөх газар ирлээ. 12 цаг болж байна. Одоо энийгээ буулгачаад дараа нь эндээс нэг 60-70 мaiлийн зайтай дараагийнх маргааш өглөө 7 цагт буулгах юм билээ. Тэгэхээр надад яарад их юм байхгүй. Дараагийнхаа ачааг бол аваагүй байна. Тэгээд энэ 7 хоногийн бичлэгтэйгээ хамт байгаарай. Лайк, subscribe хийгээрэй. Follow хийгээрэй. 47 дугаар хаалганд ухраг эндэ. Энд чинь шууд хаалгаа онгоолгох явчихна. Баяр бичлэг болгон дээр лайк, share, subscribe энэ хийгээрэй мэгээрэй гэх жоох эвгүй юм а те. Ийм төмөрлөц авах жоох ядаргаатай шүү. Яаж авдаг харуулах вэ? Яаж харуулах вэ? За энийг авахтаа би ингэж оруулаад тэгэл ингээд хэрэгжүүлчихсэн шүү. Нэг гараар чадах нь байх. Нэг гараар юм ч авчлаа шүү. За дуслаа гэнэ. 140 долларын лампор төллөө шүү бас. Сөхөө төлөв. Яа, өглөө энд чаг өгөх юм байна. Ер нь хөрөгчний төлш дуусч байгаа юм биш үү? Шүн гайгүй сэрүүсгэр хөрөгчийн унтраач да. За өглөө 7 цагт энэ газарт ч явна. 5:45-аас эхлээд чек ин гэж болно гэж байна. Тэгээд юу н Google review-г нь уншихад бол зарим газар нь удаан буулгадаг, зарим нь хурдан буулгадаг гэсэн юм. Минийх чи ерөөсөө нэг 5-6хан ширхэг палет байгаа шүү дээ. Тэр гайгүй хурдан буулгач магадгүй гэж найдаж байна. Тэгвэл угаасаа дараагийн ачаа нь 2:30-аас өлөө цагт аваа. Тэгэхээр надад ер нь нэг цаг 30 минут 2 цагийн зайтай газар. Надад ер нь цаг маг бол хангалттай байгаагүй. Харин өстө сайхан зогсоолтой газар байна да. Тэгээ ийшээ 0 орно. Ийшээ нэг 12 минут алхаад аюу вэ? Газ стейшн байна. Тийшээ очиод 0 орох. Уг нь энд нь 0 байдаг л гэж юм. Гэхдээ би тийшээ очиж 0 ороод дэлгүүрөөс орж нэг ундаа батах. Тэгээ буцаад ирнэ. Тэгээ жоох угаасаа жоох алхалт ичээ гэж утсан. За тэр харагдаж байна. Энд ийм хоолны газартай юм байна. Гэтэ би хоол идсэн. тор дөрвөн л юм авлаа.
За очиж унтъя да. Өглөөний мэндий. Чек-ин хийчлээ. Нэг ихт босъё гээд 5:45-д сэрүүлэг тавиад унтсан. Тэгээд босох гэсээр сэрүүлгээ буцааж унтраагаал унтсаад 6:30 боллоо. Тэгээ одоо намайг 517 дугаар хаалгаар ухрах гэсэн. Хаалга хаалттайгаа. Одоо яг энэ шиг. Тэгээ дотроосоо онгойлгочтой гэсэн. Яг дугуй ороод багтдаг шүү дээ. Цаасаа уйда. Тарак ингээд тавьчлаа. Жогон бүдүүлэг тавьчлаа. Гайг байгаа. Яач авах газар ирсэн. Тэгсэн чинь ийм заавартай юм байна. Авах гэж байгаа хүмүүс тарака унтраагаад чиргүүлийн хаалгыг онгоолгоод тэгээд энийг даргана. Yes, hello. Хаалгандаа ухарчаад жолооны үнэлгээ аваад офис руу өрөөд иргэнэ. За энэ ачаагч аваад 500 орчим маа Массачусетс руу явна. Нэг 200-аар тавьж байгаа шүү дээ. Тэр арай. Тараач чиргүүлээрээ холбоогүй хөдөлгөөр ийм аюултай. Систем шүү. Ачаатай бол одоо тэг хэцүү дээ. За ачаагаа ч одоо дууслаа. Энэ шингэн жоох багасч цаашаага ороод жоох багасч юм шиг. Төшөө авчлаа. Халуун өдөр биш үү? Одоо эндээс нэг 470 майл байгаа. Шүна 1 цагийн үед очихоор харагдчихсан. Иш орч нэг кофе аваад тэгэл сууя да. Энэ тарак стопноор энэ эхнийхэнд 1 2 3 4 5 6 7 нэг тэр чигт нь хаацсан. Засвар хийж байгаа юм яаж байгаа мэдэхгүй. Одоо шугам шал дайли юм байна шүү дээ. Дайли зогсчмуугаар хараад чинь. Замар цаалганд авчихлаа. Одоо цаасууд өтгшөө оруулж өгнө. Энэ зааланд нь хүлээгээс сууж идөө. Нэг бол тарака
чиргүүлнээс нь салгаад уур газар авч тэ үгүй бол энэ дотор хүлээгээ сууж гинэ. Тэг хэр утга гэсэн чинь цаг орчин болно гэхээр энд нь хүлээгээ сууж. Сайхан урдан болгочлоо. Одоо дараагийн ачаа эндээс цаг явж аавна. Хогоо цэвэрлэхгүй юм да. За эндээс ч ус аавна гэсэн шүү дээ. Ус амар хүнд байд юм да. Гэхдээ нэг 350 орчим майл. За нэг 400 орчим майл юм байна. Сая ийш орж ирэх гэж бас лигүү замаар явлаа шүү. Айгу нарийнх гур бахтай явах хэрэгтэй. Зам бахан цагтаа зогсчихсон. 6 дугаар алгын тэр нь адил. За энэ. Хоёр дахь нь. Энэний ногооны цааталтныг тараахгүй л тэрийг ачичаад энэ ногооныг ачичаад тэгээд намайг ачна гинэ. Гэтэ ямар ч байсан 6 дугаар алганд авахчих гэж. За ирлээ. Өмнө нэрчээсэн газар байна. Одоо энэ нөгөө үүдэн дээр нь скриптээр нь бүртгүүлчихэд бичсэн дугаараа өгчөөд тэгээ хаалганд дуудаж хаалганы номер өгөхийг хүлээдэг. Баруун талаараа нөгөө баахан таракнууд зогссон хүлээж идэг. Тэр газар энэ маргаашийн авахчаа чинь 1 цагаас нэг 50-60 майл орчим явж авах хэрэгтэй газар байна. Тэгэхээр надад цаг бол хангалттай байгаа гэсэн үг. Нилээ хүнд ачаатай явсан байхгүй. Тэгээд сая Нью-Йорк хотын иргэн тойрны хөт хөдөлгөөнтэй тэгээд жоох уултай газараа явсан чи бас нилээ чанга явлаа шүү. Дээшиг уул өгсгөр хойноос татаад доош уул уруудахаар болохоор хойноос төрж орж ирээд нилээ чанга явлаа. Ингээл баруун талаар нь баахан таракнууд зогсцсон хүлээж байгаа юм да. Нилээн цаашаа яваад угаасаа зайхтай юм байлаа. Нилээн цаашаа яваад зогсчихно. Угаасаа нөгөө ухардаг хаалга нь энэ байшингийнхаа нөгөө талтай юм байлаа. Түрүүчийн удаа чинь би шөнө 3 цагт ачаагаа өгч ирсэн. Энэ удаад 12-15-аас цагтай юм байлаа. Дуудтал нь сайхан унтчихна да тэгэхэд. Ашгүй удалгүй хаалга өгчлээ. Эндээ хаалгаа онгоолгоод явчих. Юу ч харагдахгүй шүү. Энэ барилга биш юм байна. 281 дугаар хаалга гэсэн байхгүй. Тэгээ энэ дандаа 100 удаатай хаалгууд байна. Тэгэхээр дараагийн цаатлын барилга гэсэн. За өглөөний мэнд. Өглөө 8 болж чинь сая л сэрлээ. Сая ерөөсөө амар бороо орлоо. Тэгээ таракны гаднаас бүр амар дуутай бороо нүдээд тэгээд салхинд нь тарак савлаа тэгээс ирчлээ шүү дээ. Амар бороо орлоо. За өчигдөр 1 цагийн үед ухарсан шүү дээ. Тэгээд 3 цагийн үед дуусаад тэгээд хаалганаас хол гэхээр дөнгөж хажуу тал руу гараад энд хурж ирээд унтцсан. Тэгээ одоо өглөө сая 8-аас ирлээ. Одоо дараагийнхаа ачаар явъя. Тэгвэл тэр ачаа маань одоо би тийшээ нэг 10 гэлж 9-10 гэлж очихоор. Тэгвэл ачаа өгөх цаг нь 1 цагаас байгаа. Төрүүлжчихэд үзье гэж бодож байна. Эдний кофечных онц өвчтэй. Тэгтээ хуур газар байхгүй нэг өвчтэй.
За дуслаа. Одоо орж цаасаа. Тэгээд Иллиной руу хүрэх газар руугаа 13 цаг болсон. За өглөөний мэнд. Одоо өглөө хэд болж байна? 7 болж байгаа юм уу? Өчигдөр чинь би хэд хүртэл 2:30 хүртэл яваад өглөө сая 6 гэж босоод тэгээ явж байна. Одоо нэг 2 цаг 20 минут хүртлээ. 10 цагаас очиж байгаа өгөхөстэй. Би нэг 9:30 40 гээл очих юм шиг байна. Иш орж кофе авнаа. Тэгээд нэг идчихэр хөнгөх юм байл авч идэ гэж бодож байна. Яа нэг юм байлээ. Энэ ачаа өгчөө тари да. Ачаа маань нураад ороод ирсэн ба шүү дээ. Яг хоо буцаад өрөө тавьчих тийм үү? За ингэсийг л тавьт юм да. Дийлдэхгүй амар хүнд байна. Хөлдөө махнууд юм байна ингээд. Яг байсан байраар нь ингэж тавихгүй бол мөнгө чаржлна гинэ. Тэгэхээр одоо энэ дотор дахиад үрж тавих бас. Өө, нэлээ болчих. Энэ ингээд бас жоохон хоссон байна гайгүй байгаа. Уг нь ачаагаа буулга дууссан. Цаасаа авцсан. Гэсэн чинь улаан гэрэл нь ногоон болдгоо. Энэ ингээд төгччихэд хөдлөгдгөө. Яг гэртээ ирлээ. 7 хоногийн бичлэг ингээд дуслаа. Бичлэгээ үзсэнд баярлалаа. Subscribe хийгээрэй. Гадаач яасан сайхан байх юм бэ? За түр бай.